Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр бүгдээрээ дүрсэн талбайг олж сурцгаана. За дүрсэн талбай гэдэг нь бол багшны энд нэг ногоон тэгш өнцөг зурсан байна. Тэгш өнцгтүүдээ жижиг квадратд хуваасан. За энэ дотор талынхын дүрсийн хуваасан дүрс маань квадрат байгаа гэдгийг анзаараа хүүхдүүд. Тэгш өнцөг дэш гурвуулжин биш зөвхөн квадратууд байгааз. За тэгэхээр талбай гэдэг маань энэ дүрс дотор энэ гурвуулжин байна уу, дөрвүүлжин байна уу, квадрат энэ тэгш өнцөгтэй нөө дугуй байна хамаагүй хэдэн квадрат багтж байгаа юм гэдгийг л асууж байгаа юм. За тэгвэл энийг бүгдээрээ талбайг нь болохын тулд шууд хэдэн квадраттай ингэж тоолчих шууд тийм ээ. За ингээд 10, 11, 12, 13, 14, 15 квадраттай ингэж тоолчих болно. Эсвэл бүр олон том нүд байлаа гэхэд олон том дүрс байлаа, олон квадрат дотор байлаа гэхэд энийг нэг бүрчлэн тоолохгүйгээс яаж тоолж болох вэ гэхээр урт өргөн хоёрыг тоолчих болно. За урт нь болохоор 5 ширхэг байна. Өргөн нь болохоор 3 байна тийм ээ. Тэгэхээр урт өргөн хоёрын нийлбэр маань 3, 5, 15 гээд яг адилхан айрган гарч байгаас. Тийм учраас энэ талбай томьёог болохоор уртыг өргөнөөр үржүүлээд хялбарчилж гаргаж ирсэн байх нэ. За ингээд урт талаа аагаар тэмдэглээд богино талаа б-гээр тэмдэглэдэг тийм ээ. Өмнө нь бол хүрээний урт дээр бид нар бас энэ А, Б тэмдэглэхийг үзсэн байгаа тийм ээ. За тэгээд талбайг болохоор S үсгээр тэмдэглэдэг. S тэнцүү А-г Б-гээр үржүүлээд очдог байна. Нэг бүрчлэн тоолохгүйгээр шууд үржүүлээд олчих болдог байна тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ бодлого бодож үзсгээ. За нэгдүгээр бодлого цонхны өргөн 2 м, урт нь 3 м бол талбайг олоорой. За инхээр бүгдээрээ товч чиглэлээ бичих хэрэгтэй тийм ээ. За ингээд эндээс S-ийг олоорой гэж байна. За тэгвэл S тэнцүү А-г Б-гээр үржүүлдэг. Тэгвэл 2 м-ийг 3 м-ээр үржүүлээд хариу маань 6 м квадрат гэж гарч ирэх шүү. За яагаад гэвэл хэдэн ширхэг квадрат дотор байгаа юм бэ гэдгийг олох гээд байгаа байхгүй. Тэгэхээр дандаа хариу маань квадраттай гарч ирнэ. Метр квадрат, дециметр квадрат, километр квадрат, миллиметр квадрат, сантиметр квадрат гэх мэтчлэн дандаа хариунтаа квадраттайгаар бичээд явнаа. За дараагийн бодлого самбарын урт нь 6 дециметр, өргөн түүнээс 2 дахин богино бол талбайг олоорой. За товч чиглэлээ ихтэй 6 дециметр, А нь 6 дециметр, Б нь А-гасаа 2 дахин богино. За дахин гэдэг үг орж ирж гин үү, орж ирээгүй байна уу гэдгийг бүгдээрээ үүлэрээ уншихтаа маш сайн харна тийм ээ. Дахин гэх юм бол үржих байх үйлдэлхийн тэдээр богино, тэдээр их гэх юм бол урт гэх юм бол зөвхөн нэмэх асуултнэ гэж явнаа. За тэгвэл одоо бүгдээрээ хамгийн түрүүнд Б-г олох хэрэгтэй хань. Б-г олохдоо 6 дециметрээс 2 дахин богино гэж байгаа учраас 2-тоо хуваагаад Б маань 3 дециметр гэж гарлаа. За тэгвэл S-ээ олохдоо 6-г 3 дециметрээр үржүүлээд хариу маань 18 дециметр квадрат гэж гарлаа. За 3 дахь бодлого ханны талбай 20 дециметр квадрат, өргөн 4 м бол уртыг олоорой. За энэ болохоор А, Б хоёрыг үржүүлээд талбай гардаг бол эндээс аль нэг нь уртын юм уу өргөнийг нь олохтой болохоор талбайгаа урт өргөн юм уу аль нэг мэдгэж байгаа талдаа хуваачих юм бол мэддэхгүй байгаа тал нь гараад ирдэг. Тэгэхээр 20 дециметр квадратаа 4 м-тэй хуваачих юм бол 20 м квадратаа 4 м-тэй хуваачих юм бол 5 м гээд урт нь гараад ирэх нэ. Ерөөсө талбайгаа мэдгэж байгаа талдаа хуваачих юм бол мэддэхгүй тал нь гараад ирнэ гэсэн үг шүү. За 4 дахь бодлого квадратын талбай 25 м квадрат бол талуудын уртыг олоорой. За квадратын талбайг яаж олдог вэ гэхээр А-гаар үржүүлж олдог. Яагаад гэвэл нөө талбай квадратын урт өргөн хоёр нь тэнцүү байдаг учраас тэгж олдог. Тэгэхээр энийг бүгдээрээ квадратын талбай өгсөн үед талыг нь олохын тулд бүгдээрээ тооны квадратуудыг мэддэг байх шаардлагатай. Тооны квадрат гэдэг нь нэгийн квадрат гэдэг нь нэгийг өөрөөр нь үржүүлвэл хэд вэ? Хоёрыг өөрөөр нь үржүүлвэл хэд вэ? Хоёрыг хоёроор үржүүлвэл, 3-ыг 3-аар үржүүлвэл хэд вэ? 4-ыг 4-оор үржүүлвэл хэд вэ? 5-ыг 5-аар үржүүлбэл хэд вэ гэдгийг мэддэг цээжлэн байх хэрэгтэй. За тэгээ квадратыг болохоор энэ баруун дээд буланд нь жижиг 2-ын тоо бичиж тэмдэглэдэг байна. За тэгвэл 5-ын квадрат маань 25 учраас энэ бодлогоны маань хариу А нь 5 м гарлаа. За ингээд дараагийнхаа хичээлээр уулзах юм хүмүүстээ. Түр баяртай даалгавраа сайн эгээрээ.